Цаг үе цахим улс төрийн 55 дамжуулал би тавьжтуулах. Өчигдөр улсын хурлын хаврын чуулган нээлттэй хэллээ. Энэ үеэр ёс зүйн хэм хэмжээнд бүдрэгсэд хаврын улс төрийн бодлооныг хутгахаар Ардчилсан намын бүлгийн цоохор дээлтэд төмсөгдүүлсэн гишүүдийг хөдөлгөж эхэллээ. Улсын хурал дахь намын бүлгүүд ерөөс улсын хурлын эрхэм гишүүд хуулийн дагуу ярьцсармаар байна. Ингэж сурсан этгээдүүдийг улс төрийн хүчнүүд дотооддоо шигшин байж сая парламентын сонгуульд нэр дэвшүүлэх хэсэг квотыг нь олгодог зарчим руу намууд орохгүй бол дурын гудамжныхан төрийн эрх барих дэд байгууллагын танхимд сандалд суучгаад ард түмний дээрээс ашиг сонирхлын ялгацаа асгасаар байх нь энэ удаагийн парламентын бүрэлдэхүүнээс тов тодорхой харагдаж байна. Улсын хурал дахь Ардчилсан намын бүлэг гүйцэтгэх танхимд суудалгүй хоцорсон гомдголоо тайлахын тулд ийн Монгол Ардын намын гомдогстой хүч хавсарч бололтой тиймдээ ч үндсэн хууль хийгээд улсын хурлын тухай хуулиа уншиж судлаагүй. Намынхаа туулсан улс төрийн зам мөрийг дүгнэж цэгнэх чадамжгүй эрээн цоохрууд нийлчгээд хууль тогтоох байгууллагын хэвийн үйл ажиллагаанд цаад учруулах мэтийн занал хийллийг хэвлэлээр үлдэж сууна. Хамгийн харуулсалтай нь Ардчилсан намд хөрс суурьтай үзэл баримтлал гэж байхгүй. Үндсэндээ нэг тонтод багтсан цагаас эхэлж төөлбөл 26 жилийн настай тус нам өнгөрсөн 8 жилийн хугацаанд үзэл санааны төөрөгдөлд өртчгөөд төөрөгдөл нь гажуудад болтлоо уруудаж явна. Одоогоор тус намд Монгол хэмээгч улсын үндэсний эрх ашиг огтхонд чухал биш байна. Ер нь хизээч чухал байгаагүй гэвэл илүү онон тэд 2000 онд нийлсэн нийтгээд бүлэглэлийн ашиг сонирхлын зовлондол тарчилт суугаа нам билээ. Улсын хурлууд үндсэндээ үзэл бодлын мэтгэлцээний талбар. Тиймээс энд ганц намын үзэл хандлага давмгаалдаггүй, хурлын дэгийн үйл явц нь ч ийм зарчмаар хувьчлагдсан байдаг. Харин одоо цахим үзэгч танд парламентын түүхэн бичлэгээс сонирдуулъя. Инх болдоо чи тэнд суучаад чи Монголын төрөг өдөрч явал андуурлаа. Өөрөө санаж байна. Чи Монголын өнөөдөр тий Ардчилсан намын барьсан засгийн эрхийг тийм унгаачаад Ардчилсан намыг авч хайчаад нэр дэвшигчийн талаар үгэлж болно. Үгүй хаалаа. Та нар гэрээгээ зөрчсөн учраас манай нам гэрээгээ чинь цоцолсон. Та нар гэрээг дүгнсэн 3 үнэтэй ажлаас гараад дүгнсээ Гарамгаа хотор гишүүний өрөөнд 3-7 хоногийн өмнө баяр цог сайдын үнэлгээ баяр цог сайдын Ардчилсан намын даргын хувьд би үнэлж байна. Би өөрөө ч асууж авах юм яриаггүй. Би дүгнсэн хангалтгүй гэдгийг зөв гэж үзэж байгаа. Улсын хурлын дарга би танд бас хандаж нэг юм хэлье. Та бас нас тогтсон хүнийг өмрөө гарын дуудаж ингэж микрофоноо буруу ашигладаг болоо. 9 сарын өмнө манай намын бүлэг дээр юу гэж донгож ийсэн чинь бүгдээрээ санаж байгаа шүү. Та тэрийг санахгүй байгаа жинхэнэ өмрөө хүн бол та. Чиний ярьж байгаа юм чи таалагдахгүй байна. Би ганцхан юм асуух гэсэн. Өөрөөс ч их хурл удирдах байгаа юм. Энэ гишүүн болгоны Батхуу гишүүн. Ардын намын гишүүд нэмд оржийнхоо үгэнд орж гарч болно. Тэгтээ эрдсэнд орсон учраас асуудал хэвээ үргэлжлэнэ. Ямар ч нөлөө байхгүй шүү. Тэгтээ ардын намтай намгүй асуудал шийдэгдэх ёстой. Өглөө ирсэн эрдсээрээ эдгээр бүгдээрээ эсрэг гарна. Ардчилсан намын эрдсээ сайжруул. Саналаа орой. Банк дээр мэдсэн хэрэг гарч эмэгтэй хүн хүүхд барьцаалах хэрэг хийж. Энд чинь юу гэсэн үг? Хийж байгаа асуудалтай оръё. Орохгүй бол би таслаа. Статистикийн даргаыг чөлөөлөх юм ярьж байна. Тэрнээс банк дээрэмсэн тухай яриаггүй. Батбаяр гişүү яар. Одоо тэгээ бүгдээрээ асуух юм уу? Лүндээ жинсэн гişүү асуух юм уу? Байхгүйгийн далимдурж янаглаа орлох гэдэг юм уу? Асуудал яригдж байна. Угаасаа төлөвлөсөн байгаа ямар ч санал хэрэггүй. Эрдэнэсэд хариул. Энэ танхимд дэг сохиулах эрх надад хуулиар байна. Ёо баасгүй гүшүүн ийм энгийн логик ойлгодог юм л да. За баян хүн боол хүн тэр бол уянгаа айл байна. За энэ бүр хадуур авчлаа. Энэ өөрсдийн гараар өөрийн боомлохын тулд портфөлгүй сайд гаргаж тавьсан гэж ойлгоод байгаа шүү. Тэгэхээр ийм одоо бузар болоо юм хийх гэж явбал төсвийн тодтол ярьж байна. Тэр асуултанд нь хариулах юм байвал хариулчих. Хадуураад явчих нэг юм.
Сая үзүүлсэн бичлэг 2012-оос 2016 оны үеийн парламентын бодит төр төрөх тухай үе Зандаахүүгийн өх бол ардчилсан намын дарга бөгөөд улсын хурлын даргаар ажиллаж байлаа. Үндсэндээ хурлын үйл ажиллагааг хэрхэн намын хурал болгон хуургаж байсан бэ хэмээх авир үйлдэлийг нь илчилсэн энэ бичлэг YouTube сувагт өнөө хэрн хадгалаастай байгаа гэдгийг сөрөг хүчнийхэнд сануулхад илүүц бос биз. Тэгвэл ардчилсан намын бүлэг өчигдөр 5 намаас бүрдсэн парламентын үйл ажиллагааг Монгол Ардын намын дарга удирдсанаар намын хурал болголоо хэмээх үгийг олон нийтэд дайснараа зууны онигоо болж сонсогдлоо. Намын дарга болцсон хүн одоо парламентын лолгоод гарч ирж сууж болохгүй. Төвийг захин гэдэг нь парламентын мэтгэлцээнийг дэмжинэ гэдэг парламентын арчлалын суурь зарчим байна. Тийм учраас намын дотоод улс төрөөс ангид байх ёстой гэдэг шаардлага бол намын дарга парламентын дарга байж болохгүй гэдэг зарчим руу очиж байна гэж. Тэгээ та бүхэн анзаарч авал өнөөдөр болж байгаа маш олон үйл явдлууд энэ зарчим Монголд байхгүй бол яаж гажир болдгийг тодорхой харуулж байна. Даргаа шүтдэг улс төрийн нам даргын үгэл хууль гэдэг зарчмаа парламентын гишүүдийг ёс зүй болгож оруулж ирж байна одоо. Өчигдөр марцсан ой санамжгүй ардчилсан намаар парламент сөрөг хүчнээ хийж байгаа нь үндэсний юм гэлээ. Тэд ой санамжгүй болохынхаа хэрээр үзэл баримтлгүй болж байна. Мөн ганц хүний дур тачаалаар хөдөлдөг болтлоо уруудаж явна. Угтаа үндсэн хууль болон улсын хурлын тухай хуулиудад намын дарга улсын хурлын дарга байж болно болохгүй гэсэн нэг ч үг үсэг өгүүлбэр багтаагүй. Харин тухайн сонгуулийн үр дүнгээр шинээр байгуулагдах улсын хурлын бүтцийг хэрхэн өргөх тухай эдгээр хуулинд хуульчилсан байдаг. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 11-р зүйл улсын хурлын даргаыг сонгох. 11-1 энэ хуулийн 11 заасан нам эвсэл улсын хурлын даргад нэр дэвшүүлнэ гэжээ. Тэгвэл Монгол Улсын их хурлын тухай хуулийн 10-р зүйл улсын хурал дахь олонх ба цөөнх 11-д сонгуулийн дүнгээр улсын хуралд 64 ба түүнээс дээш суудал авсан нам эвслийг улсын хурал дахь олонх цаашид олонх гэх гин хэмээжээ. Зүйн 126 гишүүнээс 64 ба түүнээс дээш судал авсан нам дундаасаа улсын хурлын даргад хүнээ нэр дэвшүүлж чуулганаар хилцэн тавилах учиртай. Харин Монгол Ардын нам 2024 оны сонгуулиар 68 судал авч олон холжээ. Тэд намын даргаараа спикер хийлгэх эсхийг парламентаар хилцүүлж байж сая учрал хурлын дарга хийж байгаа нь худлаа биш. Монгол Ардын нам ардчилсан намын хин нь намын даргаараа парламентын алх цохиулж байсан улс төрийн түүх бий. Халтмаагийн Батулга учралгүй чуулганыг бүтээж зөвхөн эртсийнхээ бүртгэлээр гишүүнийхээ халдашгүй эрхээс түтгэлцэх хэмжээнд хүрчгээд байгаа галын аюулыг намжаахал үйл ажиллагааг өрнүүлж байна. Тиймээс ч түүний тушаалаар пропаганда өрнөж түүнд төмсгдүүлсэн гишүүд үг дуугүй мэдэгдэл хийн сум. Хоёулаа мэдгүй бол ардчилсан нам улсын хурал дахь суудлаа зай тавьж өгөх хэрэгтэй. Эс бөгөөс ашиг сонирхолтой хэд төрлүүлсэн тус намын бүлэг Монгол улсыг шатаахад бэлэн байна.